Би сая босоод бүр амар даарал хадаадаа өмсөөл өтөр өрөө хийсэн шүлнөөсөө 2 аяга идээл тэгсэн чи бүр амар дулаацчлаа дотроосоо. Насаач гэж дулааслаа хөл гар бүлээс бүр ямар гоё юм бэ. YouTube дээрээ хамгийн сүүлд нэг 5 сарын влог л гэж оруулсан баг. Тэрнээс хойш влогуудаа 6 сар марийнхын баг эдитлээ дуусгаж ийсэн. Өдөр тутмынхаа болсон юмудаа ингээл ганц хоёр бичээл ингээл байсан байхгүй бичлэгнүүд нь даанч тэгээд алдсан утастай маань бүгдөө эдитлсэн эдитлээгүй бичлэгүүд маань бүгдөө замхраа алгуулсан. Энэ утсаа болохоор 11 сараас авсан. Одоо 12 сар болж ийн яг энэ утсаа бариад яг бүтэн сар болж байгаа юм бэ. Тэгээд энэ хугацаанд эхлээ ингэж утсан байхгүй юу? Гоё одоо ингээд тий шинэ утастай болсон юм чинь бичлэгээ хий гэж бодсон YouTube дээр. Тэгээд тэгснээ ингээд яг ингээд өдөр тутмынхаа үйл явдлуудыг Instagram дээр хийх, YouTube дээр хийх гэд бүр ингээд босоо хөндлөн хоёр янзаар ингэж хийх шаардлагатай болчоод тэгээд ерөөсөө за угаасаа эхлээд Instagram-аа дэжгүй болгож жагаад дараа нь YouTube дээр бичлэгээ хий гэж бодсон юм. Тэгээд тэгсэн чинь оруулахгүй нь хамаагүй зөвөр ингээ хөндлөн бичлэг гаргаж ирж агаад ингээд өөрөө гоё сэтгэл санааныхаа байдлыг ч юм уу тий сэтгэл санааны байдал биш байсан ч хамаагүй заяа зүгээр л ингэсэн тэгсэн гэл ингээ хамаагүй маа ингээ тоочод ярих нь надад амар гоё идэгрэл ч юм уу тайвшрал ч юм уу тийм гоё болж өгдөг байхгүй. Ингээ гоё ярих хэрэгцээгээ хангаад яад вэ гэхээр та хөөхтэйгээ гэртээ хоёулаа л байгаа. Тэгээд хүүгийн цэцэрлэг арай ороогүй байгаа учраас харилцааны дутагдалд жоохон орж байгаа. Тэгээ би тийм олон найзтай хүн биш. Хаяада ээжтэй видео коллаар ярихаар бас гоё байдаг. Нэг жоохон ч гэсэндээ ээжтэй ингээ ярьчаар ингээд бас гоё байдаг. Гэтэ ингээ тогтмол ярьж бол чаддгүй ингээд нэг санахаараа ярьдаг. Харин сүүлийн үед бол өмнөхөө бодвол нэг 7 хоногт нэг ч юм уу 10 хоногт нэг ч юм уу тэгж хөөхөрхөө ээжтэйгээ яриад байгаа. Тийс биш би чинь нэг тийм ээжтэй найзуудтай ер нь хинтэй ч нэг амар ингээл баян ингээл ойр ойрхон яриад дээдэггүй нэг тийм ингээл өөрийнхөө юмыг хийгээд ингээд завгүй яваад идэг юм баггүй юу? Аюусан. Тэгээ ингээд заримдаа ингээ хүнтэй ярилцмаар санагддаг, заримдаа огт харьцмааргүй санагддаг. Хүмүүсийн ингээд залгаж байгаа дуудлага битсэн чатанд ч хариулмааргүй санагддаг. Тийм амар ойлгомжгүй хүн л дээ. Заримдаа Instagram дээр яриа стори хийдэг. Гэхдээ нэг ярьчаар ингээд бүр ингээ ярмаар санагдаад идэг болохоор ингээд заримдаа бүр амар яриа стори хийж гад идэг. Тэгэхээр ингээд хүмүүст амар залхмаар амар бичлэг оруулсан байгаа хүнийг би ч өөрөө ч үзэхгүй учраас димээ санагцсан. Яг ганц хоёр яриа бичлэг оруулахад бол зүгээр байдаг. Тэгээд бүр ингээд амар ярих тийм юутай юм байгаа үедээ YouTube дээрээ л бичлэг хийж ивэл зүгээр юм байна гэж бодогдож байна. Тэгээд миний үс гизэг ингээд тослогдсон. За өчигдөр орой заяа би нэг цагийн алдаад нойр үрээ бүр ингээд ундах гэсэн чинь содко өдөр бүр ингээд 5-аас 7-гийн хооронд өдөр чиртээ бүр орой 5-аас 7-гийн хооронд унтсан болохоор бүр нойр нь хурж өгдөггүй. Тэгээ унтахгүй байгаадсан. Тэгээд хажууд намайг жоохон ноолс хийдсэн үү яагаадсан. Тэгээд би бүр нойрондоо амар ядраа содко жоохон уурж муурлаад тэгж унтсан. Тэгээ шүн 2 цагт бас нөхөр ирсэн. Тэгээ нэг жоохон сэрсэн. Тэгээ өглөө бас ингээ сайхан унтаад байж байсан чинь 9 цагт хүн залгаад бас сэрээсэн. Тэгэл ер нь 9 цагт хүн залгаас ирсэн болохоор тэгээ үргэлжлүүлж унтаагүй. Уцаа үзээд таарсан. Угаасаа уцаараа зохицуулах ажил хийсэн болохоор болон тэгээ содко 10-11 хүртэл унтсан болохоор содко та 10-11 хүртэл унтуулгантмаар л байсан. За тэгээд энэ олон шалтгаанаас өчигдөр ядж яхад би амар их биеийн хүчний юм хийсэн, хувцснуудаа угаасан, хүүхдээ усанд оруулсан, угаацаас асан, ус авсан гэл бүр ингээд амар их ингээд хөдөлгөөнтэй байсан. Тэгээ тийм болохоор ялтчгүй өнөөдөр амар тийм ядралтын байдалтай сэрлээ. Гэлс юмнуудаа амжуулчаад ядраад байвал өдөр унтна. Хамгийн гол нь амжуулах юмнууд байгаад байна. Үсээ угаагаад ой нүрээ будаад Instagram дээр нэг бичлэг хийн. Ямар бичлэг вэ гэхлээр 7 хоног болгон жирэмсний одоо яг ямар
шинж тэмдэг ямар зөвөрөөдтэй байгаа гэдэг ч юм уу тийм. Тэмдгүүд юмнуудаа хуваалцъя гэж бодож байна. Гашнал болоо. Гадаа бүр ийм амар хүйтэн байна. Яг. Гарчаад ороод ирлээ. 0 орчоод ороод ирлээ. Тэгээд одоо божооныхоо юмнуудыг тэмдэглэж байна. За D витамин авах юм байна. Хүүгийн D витамин болохоор яг ингээд дуусч байгаа юм байна. Мэ. Яа, D витамин. Мэ уура. Нэг уухгүй болсон байна. За мөн шүү. Эдгээр D витамин уучих. За. Миний мундаг штэ D витамин уудаг штэ тийм ээ. Мэ. Намаа ингээ стресстүүлээд байхгүй юу? Энийг бүр ингээ ямар ч асуудалгүй зүгээр D витамин зүгээр уучдаг юм. Тэгсэн чинь гинт өний хайрцагтай тавтай кальц авснаа ингээ чин зангараад байгаа. Өглөө босоо юм идчихээд D витамин 4000 D витамин авч. Тэгээ энийг хилэн дээр ингээ шимээд ингээ уусгаа уучж байгаа байхгүй. Тэгээ ардаас нь кальцаж ажиллаад усаар маш сайн аяга дүүр усаар даруулаад уучдгийн. Тэгсэн чинь тэр хүүхэд миний юуг аваа авчлаа. Өчгөө нэг юм дээг нь уулгаад өөрөө нэг кальц авчлаа. Болохгүй баба. Миний кальцыг уун гинэ. За тэгээ энийг ингээд тэмдэглээ явахгүй бол мартаад идэх байхгүй. Өчигдөр дуул ингээ жоохон хийсэн. Подкаст сонсон, ном унсан. Маск тавиагүй. Би маскаа скизэг мүзгээ угааж маачаад тавиа гэж бодоод байгаа. Өөр том ажлууд чи үлээ. Тийм. Өөр цаг. Өөр тийм гайг юм шүү. Мартцсан байд юм уу? Мартсан л байгаа болохоос хийх юм амар их л байгаа. За тэр жаахан хэдэн цагийн хооронд яаж унснаа бичнэ. 1 цагт унсан. Тэгээд өглөө 9 цагт болсон гэхээр уулна харахад 8 цаг унтсан байгаа байхгүй юу. Тэгтээ дундуур нь сэрсэн л дээ. Өглөө нэг аяг усуусан. Энд тэгэхээр 2 дахь аяг усан юм шүү. Хав халуус бабагаар шимж уулах үед. Энэ жоохон бүлэм онцгүй ус байна. Йоо бурхан сая бүр амар алаан болж ич нэг юм. Үдийн угаалаа. Мөөмөө бариулж тайвшруулаад ардаас нь алин өгөж тайвшрууллаа. Ёбр. Өдөр тэгтээ яг үндэ юм бичмээргүй байна. Та олон юм болохгүй. Шууд өсөө угаая. Тэгээ зөрүүлээд ясны шүл буцалгаж ясны шүл гаргаж авна. Хай. Өдөр нэгс үрхий. Шлимшлихийн нүрэ бодно гэл ярьсан да. Нүрэ бодож чадаагүй. Өсөө угаачаад тэгээд нэг юм бодоод үйлцэн чинь нүрэ бодох ямар ч хүсэлгүй болсон. За өнөөдөр жинхэнэ нүрэ буудна. Гэхдээ бас л оройдчлаа. Одоо баг 3-4 цаг болж байна. Гэхдээ яг өнөөдөр өдрийн унтлага бид хоёр хийхгүй. Тодко бүр 1 цаг хүртэл унтсан. Тодкогийн цэцэрлэгтэй ярьсан. Боловсролын ерөнхий газар нь баталчаад байгаа хэрний нэр нь орж ирэхгүй байна гэдэг байгаа. Гэхдээ энэ арга зүйчин жоохон сонин үгүй юм. Нэр нь орж иртэл нь тэгэл цэцэрлэгт нь явуулчлаа нэгдээ. Яахаараа нэрийн заавалчгүй оруулж ирсний дараа явуулах гэдэг юм. Болдгоо юм бахтаа. Сонин л. Содко тэгээд энэ жилийнхэн 3 дахь цэцэрлэг рүү орох гэж байгаа болохоор тийм жоохон асуудал өсөд амлав. Арай цэцэрлэг солисон байна гэдэг. Ойлооч чи хүүхдээ ягаад маажаад байгаа. Ингээ энэ бууж байгаа хүүхд маажаад байгаа. Яаж юм бэ? Би одоо хэдэн хоног нүрэ бодог юм бол таахгүй нэлээ хэдэн хоног л нүрэ бодог. Ядаж за юм хөөцөлдгөө гарч орж юм хөөцөлдгөө маа гэхэд ингээд хүүхдээ ингээд цэцэрлэгт өгөнгөө багштай тэгээ одоо эцэг эхчүүдтэй ч юм уу тэг ингээд нэг ойр зур ингээд хүнтэй ингээд таарад уулзаад ганц хоёр юм яриад ингэх чинь бас хүний сэтгэл зүйн эрүүл мэндэд айгүй гоё димтэй гоё хантай гоё байдаг байсан юм байна. Хуучин хүүгээ цэцэрлэгт нь хөхтэй ингээд ойр зур хүнтэй ингээд юм яриад найс цаашаа ингээд явж маавал ингэж яхад миний сайхан хүү яаж байгаа тийм моногч ингээд галзуураад идэх байхгүй юу.
хүүхдийн сандал дээр тухайлд сууж унтаж хэвтчихээл. Хүүхдийн маажаал даварцсан тий. Би 3 сард төрөх байхгүй юу? 3 сарын сүүлээр төрн өглөөд нь ааваар нь хөргүүлээд оройн тэгээ би нэлэх хүүхдээ яаж хийж агаад чи цэцэрлэгээс нь аваад тэгээ ингээ 2 хүүхдээ зохицуулна. Яа тэгтээ 2 хүүхдээ болох сэтгэл зүгээ ингээд багаар сайн бэлдэхгүй бол ингээд бас энэс илүү ядарна. Энэ удаагийн жирэмсэл дээр болохоор жирэмсний яг тийм студид очиж зураг даруулахгүй гэж бодож байгаа. Тэгтээ даруулчих магадгүй. Тэгтээ бидгүй миний зүгээр бодож байгаагаар бол өөрөө зураг дардаг студи гэдэг шүү дээ. Одоо энэ зургуудыг дарсан ийм газар очивол тэгтээ ч өөрөө хідэн зурагтай болно. Тэг гэр бүлээрээ дүүрүүлээ. Зураг даруулж болж байна. Хүүхдтэй бэлдэх юмнууд гэвэл мүлгийтэй юм ком байдэн шүү дээ. Даван маавтай тийм ком бол авахгүй. Даван ер нь нэг ашиглах шаардлагагүй гэж бодоод байна. Даван хэрүүд гарах уу? Хүүдээ болохоор үгүй биш охиндоо болохоор яа гэж бодож байна. Нам чинь энэ ганцаар ирээд байна. Мангар шиг тий. Хэдэн 2-3 ээлжний боди цамц өмд ч юм уу нэг тиймэрхүү хувцснууд аваад тэгээд амар үлгий авна. Амар үлгийдэндөө үлгийдвэл шөндөө өдөртөө ч тэр тэгээд унтуулчихна гэж бодож байгаа. Тэгээд том үлгий бол Садкогийн 2-3 ч үлгий байгаа. Тэгэхээр тэрэндээ үлгийд чинь. Тэгээ миний амьдрал айгуу адал явдалтай, сонирхолтой байна л гэж бодож байна. Яг хэцүү зүйлс маш олон байгаа. Аз жаргалтай зүйлс ч бас маш олон байгаа. Хамгийн гол нь аюу адал явдалтай байна. Эхний хүүхд дээрээ болохоор ингээ бүх юм шин содон байгаад ингээд бужигнаад өнгөрсөн. Тэгээд нэг удаачгүй 4 сартай цэцэрлэгт өгцөн тэгээл ажил хийгээл харин би бүр ингээд талархаад бас ингээд ажгүй санагдсан юм нь юу вэ гэхээр огт ажил хийхгүйгээр үргэлжлүүлээд 2 хүүхэд ингээд гаргасан бол жоохон нийгмээс тусгаарлагдсан мэдрэмж аваад айгүй хэцүү байх байсан баг. Харин хүүгээ 4 сартай гэж яхад цэцэрлэгт өгөөд тэгээд нилээн хэсэг ч байх ба хэдхэн сар ажил хийсэн л дээ. Гэхдээ тэр бол ингээд айгүй хэцүү стресстэй ажил байсан болохоор амар их ажилласан юм шиг санагдсан. Тэгээд угаасаа ингээд тэр ажлаас ингээд халширж явах та тэгээд ахаа жирэмсэн болцсон. Тэгээд шууд стресстэй тэгээд шууд ингээд гарцсан ажилласаа. Дунд нь юм ажилсан дуршлагтай болохоор гоё байна. Охноо бас ирж цэцэрлэгт өгнө гэж бодож байгаа. Төрөгийн охт нь бүр амар их төлөвлөгөө гаргацсан заяа. Манай охин ч одоо 3 сар төрнө гэхээр дараа жилийнх нь 3 сард 1 нас хүрээд тэгээд 9 сард нь 6 сар хүрчих байхгүй юу? 5 сар ч юм уу. Тэр хавцаа хүрчин. Тэгэхээр 5-6 сартай хүүхдийн бол хувийн цэцэрлэгүүд бол авна. Тэгэл 2 хүүхдэд цэцэрлэгт өгчүүл. Заавалчгүй бүр ингээд 9-6-гийн ажил биш юм аа гэхэд тэгээ юу ч байдгийг цагийн ажлууд ямар нэгэн ажил хийгээд ээж болно. Тэгээ ингээд ажилтай байгаад хахаар гоё. Мейкапын сургалтанд сумаар байна. Камерагаа зөөс бүр амар их. Би л одоо зүгээр л нэг өөрийнхөө хүслээр дураараа хаашаа ажилтдаг байхгүй. Гоё яг мэргэжлийн будаа сурчвал гоё л баг. Тэгээд гол нь юун тулд ийм хамгийн сүүлийн үед гарсан байгаа хамгийн чанартай утсыг нь барьж байгаа билээ. Тэрнийхээ ашгийг гаргамаар байгаа байхгүй юу. Тэгээд одоохондоо бол ингээд чүтэй хайтай өдрийнхөө нөгөө рилийг хийж ингэж оруулж байгаа. Тэгээд өнөөдөр өчигдрөөс л хойш ингээд YouTube дээрээ бичлэг хиймээ гэж ингээд бодож байгаа. Хүүхэд цэцэрлэгт нь өгчвөл хангалттай зөндөө бичлэгнүүдээ гоё чанартай хийх боломж болцоо гарах байх гэж найдаж байгаа гарчих байхаа. Тэгээл энэ утсаа бол тултал нь ашиглаад зөндөө олон гоё бичлэгнүүд гаргаж оруулмаар байна. Гэхдээ дийлэнхтэй Instagram дээр л оруулмаар байна л доо. Яг YouTube дээр ингэж хийж байгаагаа зүгээр л зарим хүмүүст гоё хантай байх үднээс тэгээд миний өнцгөөс гэвэл би ингээд гоё тий юу ч хамаагүй ярмаар байгаа байхгүй юу энэ ингээ хэрэгтэй хэрэггүй те тэгмээр байгаа ингэмээр байгаа тэгж ингэж тийм байна ийм байна гэд гомдлоод ч байсан хамаагүй ямаар ч байсан хамаагүй зүгээр л ярмаар л байгаа. Тэгээд тэр хэрэгцээгээ хангамаар байна. Тэгээд хүмүүст гоё хантай санагдвал
сайн байна. Өмсгөө ингээд соргомсныхаа бодгаар бодчихдаг. Энэ соргомсны бодог бүр ингээд аягүй сайн ивэ байрдаг. Тэгээд ерөөсөө усны хамгаалалт сайтай баггүй. Тэгэхээр ингээд аягүй сайн хив байрдаг болохоор ингээд хөмсгөний ивэг шигсэндээ дэжгүй ингээд сайн барьчдаг. Тэгэл ингээд ганцхан маш хоёроо бодчих юм да. Нүүр хөмсгөө бодсон чинь энэ уруулын бодог нэг тод санагтаа байжлаа. Аягүй дэжгүй гоё болчихлоо. Дэжгүй байна тий? Би тогтмол зүүдэг ийм жижигхэн манайтай юмгээ өчтөр тайлаад авцсан. Мөнгө юмгээ одоо жоохон зүүг гэж бодож байгаа. Тэгээд тэгтээ одоо бичлэгэн дээр болохоор зүгээр төмөр ямиг зүүчи. Энэ дотор болохоор ийм сатгаж иднээр тоолтоо. Ийм бугуурчнаа байна. Эднэр одоо би хизээ хаана зөөхин яг 100 болохоор л зүү дээ. Одоо их зүү. Гэтэ надаа ийм гоё чимэглэлийн юмнуудыг ингээ зүгээ яваад жоохон төвхтэй санагддаг байхгүй юу? Ийм хин жижигхэн эм хүртэл ингээ төвхтэй санагдаж ин гэхээр яаж ийм саяных шиг том бугуурч ингээ зүгээ яваад ах вэ? Гэтэ яах вэ? Ганц хоёр тохиолдлоор бол ингээ зүүж болж байна. Амт нөхрийн гинж байна. Тэгээд ийм цаг байна. Ийм бас цаг байна. Эднийг бас юус зүггүй ийм чокернууд байна. Чокернууд бас янз янзаар байгаа. Энэ чахуу дээлэн дээр нэг юм. Бас ийм байна. Энэ бол ингээд Монгол хувцсан дээр өмсөр амар хөргөн байгаа. Тэгээд хувцсаа сонгоно. Хувцнуудаа чимнаанасаа гаргаадах юм. Хизээ харуулад өмсч болохоор ямар хувцснууд харъя. Ингээд өмсчүүл энэ топыг ингээд өмсчүүл болох юм байна. Гидс хангалттай гарч байна. Өмдөө харин солино. Энэ болохоор левчгүй болохоор миний хөх бол амар унжиж харагдаж байна. Яг хуу левчик зүүж болох юм байна. Энэ бас ингэ болж юм тий. Энэ ийм талхны хувцас аахгүй юу? Гэрийн хувцас ч гэх юм уу? Талхны хувцас гэх юм. Бас амар ийм хөхийг маань унжуулж харагдуулаад байна. Тэрнээс болоод гизэг маань нэг амар мэддэгдүүлэхгүй байгаа юм шүү. Зүгээр таргаа юм шиг харагдуулаад байгаа шүү. Энэ жоохон ингэ чангалуул зүгээр юм шүү. Тийм. За яах вэ? Ингээд нэг удаа ингэж зураг дарж болох юм. За нэг ийм нэг топ байгаа. Гизэг үл нэг гоё бол харагдуулахгүй байна. Тийм үү? Тийм үү ингээд нэг сонин хавтгаач юм шиг сонин харагдаад байгаа. Яах вэ ингээд өнцөг олоод ингээд ганц удаа ингээд зураг даруулахад бол болохоор юм байна. Миний энэ өсвөр тасархаа юм аа. Би нэрээ өс тасалтандаа бол амар хайртай байгаа. Гэтэ нүрсээсээ арчилж чадахгүй л байгаа л да. Гэхдээ өс тасалт маань бол айгүй гоё. Энэ уусаа загварны гэж уйдаг загвар ахгүй. Тэгээд Ингээд яхаа болох юм. За энэ дотор бол жинхэнэ хүмүүс энэ топ бол уусах болдго юм л. За бүгдийн хүмүүс эзэн гэж үл байхгүй. Тэгээ хуучин өмнөх жирэмслэлтэн сохгоод хүмүүсөч зураг мургаад дарж исэн нэг хэдий юмнууд бол байна. Ийм бас нэг ногоо могоо оруулахтай болох юм. Энтэй туслах юм болоо гэж бодсон. За тэгээд дараагийнх нь болохоор сутга хажууд тараг уугаад байна. За ийм бас юм жоохон ногоо оруулахтай. Бүр ийм цулгуу шар гэж болж байна. Ногоон дээр шар зогцож байна. Гайгүй юм шиг онцгүй юм шиг заа да. Ногоо юм.
За тэгээ энэ бас нэг тохиромжгүй байна. Энэ ингээд зөвчий. Би нэг тийм бас юмыг цогцуулж зүүж мүүж барих тамуу гэд. Хамгийн зүгээр боломжтой харагдсан энэ л зөвчлээ. За ингээд Instagram дээр нэг бичлэг хийгээд хий. Тэгээ бичлэгээ хийгээд ойр зураг мөрнүүдээ дараад дуусчлаа. Яалтчгүй хүн нүрэ бодохоор нөөрт итгэл бүр шал ондоо болох юм аа. Миний өсвөл бүр өнөө хайр байна. Гэл угаагаал дэжгүй хөөрхөн хэлбэртэй зас шаналлах шаардлага юм хөөрхөн хэлбэрт орчдөг. Энэ үсийг маань ингэ засч өгсөн тэр хичээд тэр Viva-гийн тэр хичээд бүр үнэхээр баярлж байна. Тэгэл энэ ургах тусмаа л гоё болно заяа энэ өсвөл. За тэгээ бичлэгтэй маань хамт байсан баярлалаа.